Вау! Майсон Кастл 4 дахь уралдаанаа зарлаж байгаа юм шиг те. Гайхалтай. Би ч бас аяа ашиглан энэ уралдаанд оролцож шагналыг нь авнаа. Зохиолоо болон промпто бичсэн. Одоо миний бүтээлтэй танилцсан уу? Тэр динозаврын бэйбиг авнаад зориг шалгуудан хайртай эмэгтэйдээ сэтгэлээ хвчлэхээр явсан юм. Вау, сүүцэн. Динозавр баригдлаа. Цаангад хоёр тодлоо эхэллээ те. 1200 оны үед нэгэн баатар хайртай эмэгтэйдээ би дайнаас эргэж ирээд чам заавал нэг зүйлийг хэлнэ гэж амлан явсан юм дайнда. Хайрт минь. Энэ дайнд л ялчвал чамда зүрх сэтгэлээ илчлээд хамт байна. Дурагчаа. Суманд оногдоод өгсөн байж тээ. 1939 оны 8 сарын 20-нд манай Батар ингээд нэгсэндээ 3 дахь оролдлого хийсэн юм. Хэдий дайнтай байсан ч гэсэн тэр энэ удаад бол чадах хаа. Чамда сэтгэлээ илчлэх гэсэн боловч халах голын дайнд явахаар болчлоо. Дайнаас ирээд л болох ээ доо. Хөрхий дахиад сум. За яах вэ? За ингээд дайнд тулаан байхгүй 50 амглан ардчилсан 2025 онд манай Батар 4 дахь оролдлого эхлүүлсэн юм. Сайн уу? Юу гэхээр хоёлаа өнөө ороо болцоонд явах уу? Үнэхээр их догдолж шүү. Hello. Энэ гайхалтай ороо минь. Чамд ч бас ороо минь. Чи их үзэсгэлэнтэй харагдчих. Ой, романтик дураач. Захиалгаа өгөх үү? За, тэгье. Нэрийн стейкнээс 2-ыг бас хамгийн сайн зохицох виноноос 2 ондгыг. Майсон Кастл яг ийм ороо төгс тохирч байна. Энэ виног амсах бүрт надад энэ дурсамж амтагдах байх. Ингээд манай Батрын 4 дахь оролдлого амжилттай болж Майсон Кастлийн ч 4 дахь уралдаан амжилттай эхэлсэн юм. Тэрээр насан туршдаа хайртай эмэгтэйтэйгээ аз жаргалтай амьдсан бөгөөд амьдралынхаа сайхан халуун дулаан аз жаргалтай цаг мөч бүрийг Майсон Кастл вайнтай хамт өнгөрүүлсэн юм аа. Майсон Кастл Францын дарсны уламжлалыг авч байгаа нэр хүндтэй дарсны ордон 1949 онд Кастл гэр бүлийн гишүүдийн гараар анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр Европ даяар тэргүүлэх дарсны брендийн нэг болжээ. Майсон Кастлийн Cabernet Sauvignon нь Францын онцгой ус үзмийн тариалангаас ургасан гүн улаан өнгө баялаг хамт зөөлөн бүтцтэй гэзгээрээ алдаршсан. Энэ бол цаг хугацаа, уруухан, соёлын төгс хослол юм.